Төрөөгүй хүүхдүүд зөндөө бий. Өнөөдөр Баптист Иоханы төрсөн өдрөөр би та бүхэндээ манай ард түмэн ямар ч гэмзэмгүй сая хүүхдийн үхэлд буруутай гэдгийг сануулмаар байна. Энэ нь ховсглаас болсон юм биш. Хамтарлаас ч биш, дайнаас ч биш. Гадны цагаачтаас ч биш. Харин аборт хийдгийн гайнаас үүссэн. Хүүхдийг бүрлдсэн хэвлий дотор нь үгүй хийх аргаар урсгасан манай цус хамгийн их бүр гол мөрмөд. Төсөөлдөө хэрвээ Баптист Иоханыг эхэн аборт хийлгсэн бол яах вэ? Жишээ нь 50 настай эмэгтэй жирэмсэн болвол хөөх ямар шившиг вэ? Аймаар юм. Бүгд шоолн доо гэд нөхөртөөгөө чимээгүйхэн очоод хэвлий дөхүүрээ хусуулдаг. Ийм насан дээрээ хүүхэд төрүүлвэл ичмэр гэцгэн. Тэгээд хүүхэд дуусаа. Бид хэнийг алчснаа мэддэггүй. Бидний дунд ухаантай, цэцэн, хүчтэй, давтагдшгүй онцгой, гоё сайхан хүмүүс тийм олон байгаа гэж үдээ. Тэдний оронд эмгэг согогтой сул дорой хүмүүс ирж төрцгөж байгааг ойлгохгүй байна. Эдгээр нь бүгд төрөөгүй ах эгч нарын сүүдэр юм. Маш цөөхөн тохиолдолд төрөөгүй ах эгчийн сүүдрээр дайраагүй. Азар ангид төрсөн хүүхэд бий. Энэ вакуум бидний дундуур явж амьдралын хүчийг маань сорж байна. Манай улс сая хүүхдээ алсан хамтын үйлийн үрийн улмаас өнөөдөр бидэнд бурхны адислал нэгүслэр дутуудулмаг нийтээрээ хүч муутай байгаа юм а. Аллага одоо ч үргэлжилсээр байна. Хүмүүс ойлгохчгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна. Татвар төлөгч нарын мөнгөөр улсын эмнэлэгт төрийн багжаар аборт хийж байгаа нь тун хариуцлагагүй ажиллагаа болж байна. Хэрвээ эхнэр нөхөр хоёр хүүхдээ алмаар байвал өөрсдийнхөө мөнгөөр л хийлгэх хэрэгтэй гэж манай дээрхийн гэгэн хамбламбтан хэлсэн. Түүний шудраг хатуу өгс Оросын нийгэмд ямар эвгүй үнэрдсэн билээ. Сүм дахиад л оролцох хэрэггүй юмд хошуу дүрлээ гэцгээсэн. Гэвч үнэндээ маш чухал юмны талаар ярьсан шүү дээ. Хүмүүс бурхангүй үзэлтэй, хүний мөсгүй, айж ичихгүй, тайван биш байснараа хамгийн хэрцгий шийтгэлийг амсдаг юм. Тэд байцаагдах болно. Сербийн ариун гэгэн хамб Паул тэнгэрт дэвшжээ. Тэрээр одоо бурхны хаант улсад аврагч Христийн алдар суунд адислагдан баясаж байгаа гэж найдаж байна. Косовод мөргөлдөөн гарах үед албанчууд Косовог эзлэх болов яах вэ гэж сербүүд түүнээс асуухт нь тэрээр эрхэм сербчүүдээ манай улсад хэвлий идэх хүүхдээ хөнөөдөг нүгэл байна. Энэ бол маш муухай харгислал юм. Харин албанчуудад ийм нүгэл алга. Албан эмэгтэй 7 хүүхэд төрүүлж байхад серб эмэгтэй 7 удаа абортонд ордог. Тиймээс Косовогийн газар нутаг сербийнхнээс илүү албанчуудад хэрэгтэй гэж бурхан шийдэж магадгүй гэж хэлсэн гэдэг. Яг л тийм юм болсон. Сербүүд Косовогийн газраа алдсан. Манайхан өнөөдөр хаасайгүй Киргиз, Казах, Туркмен, Тажикууд оволцож байна гэж гомдлож ичиж бовтондаг. Эдгээр ард түмэнд абортын тоо манайхаас 100 дахин бага байдаг. Хэрв газар нутгаа алдмааргүй байвал, гэрээсээ хөөгдмөргүй байвал, манай улсын 90% нь өөр хил соёлтой гадны цагаачаар дүүрхийг хүсэхгүй л байвал аборт үүнд хамгийн голлох нөлөөтэй гэдгийг санаж авцгаа. Хамгийн аюултай нь аборт. Бид хүүхдээ төрөхөд баяр тэмдэглэдэг. Бид сүмд ирээд Христ минь ертөнцид ирсэн бүх хүнийг үнний гэрлэр гэрэлтүүлэн гэгэрүүлж хайрл гэж залбирдаг. Тэгэд нэг нь эртэл түүний замд саад учирч нохоогоо гудамжинд хөөж гаргаж байгаа юм шиг савнаас нь хусаж гаргаад төмөр төмпөнд дараа нь хогонд хайдаг. Маш олон хүмүүсийн дунд ийм үйлдэл за зүгээр дээ гэсэн байдлаар чимээгүйхэн явагдаж байна. Үүнд абортын орон дээр гарсан эмэгтэй л зөвхөн буруутай биш. Мөнгөний төлөө үүнийг ажил гэж үздэг. Бурхангүй үзэлтэй эмч нарч бас буруутай. Энэ нүгэлт мэс заслыг хийдэгт нь тэднийг үнэндээ шоронд суулгамаар байдаг. Эрчүүд ч мөн адил буруутай. Тэр хүүхдийг адилхан хийлцсэн мөртлөө
хувь заяаг нь хөсөр хайдаг. Абортын мөнгө өгчих нь дээр санагддаг. Оюутан охин нь хотын хааны газар тэнэж яваад жирэмсэн болчхоор нь нөхөргүй байж хүүхэд төрүүлж яадгийг. Эхлээд сургуулаа төгс, дараа нь гэрэл. Тэр болтол хүсснээ хий гэдэг ээжүүд үүнд буруутай. Найз огт дуудаж бас буруутай. Хажуудахтаа за яадгийг, дараа нь дахиад л төрүүлчих нь биз гэж тэд шивгэндэг. Харамсалтай нь дараа нь хүүхэд төрүүлж чадхаа болчихвол яах вэ? Хизээч тэр хүүхдийг төрүүлэхгүй бол дараа нь хэнийг төрүүлэх нь ямар ялгаа байх вэ? Түүн шиг хоёр дахь нь ирэхгүй бол яах юм бэ? Өнөөдөр Гиген Баптист Иоханы төрсөн өдрөөр би та бүхэндээ манай ард түмэн цусгүйдсэн байгааг сануулмаар байна. Дайны үеийн аллаг бол тийм ч аймар зүйл биш. Яагаад гэвэл дайны үед зэвсэгтэй эр хүн, зэвсэгтэй эрийн өөдөөс тулалддаг. Хүчтэй хүн хүчтэй хүнээ алдаг. Тэд эсвэл чамайг, эсвэл намайг гэж энэ тэнцүү шударга үзэлцдэг. Харин хэвлийд байгаа хүүхдийг ална гэдэг бол хамгийн ичгүүргүй, хэрцгий бөгөөд ямар ч хүчний тэнцвэргүй тулаан юм. Дээр үед зарим омгууд молах мэтийн бурхтад тахил өргөхийн тулд хийдэг байсан хүнийг золигт гаргахтай адил үйлдэл болж байна. Бяцхан хүүхдийг шатаах, мөчөлж хуваах, өөр аргуудаар хөнөөдөг байв. Жаахан хүүхдээ алах бол манай улсын уучлах боломжгүй хамгийн жигшүүрт нүгэл юм. Гэрлээгүй, эсвэл гэрлэлтээс гадуурх жирэмслэлтээс болоод айж цөхрөөд аборт хийлгэх гэж буй эмэгтэйг бид гараас нь бариад хэдэн үг хэлж тайвшруулад чадах бүхнээрээ тусалнаа гэх хэрэгтэй. Тэр ядарсан хүүхнийг ямар ч гэсэн абортын орон дээр гаргалгүй, өвхлийн багжийг савруу нь хийлгэхгүй л байх хэрэгтэй. Үрээ алуулахгүй л байх хэрэгтэй. Шүдээ авахуулах гэж байгаа мэт амархан гэж бодоод хийлэгчсэн хүмүүс манад зөндөө олон саяулаа. Сүмийнхэн бид хүмүүсийн нүглээ намжлан удаанаар ярихыг сонсож тэдэнтэй ярилцдаг. Яг л хүний сэтгэлийн гүн рүү ухаж байгаа юм шиг, ном уншиж байгаа юм шиг сонсож байсан. Хүмүүс шүдээ авахуулахдаа баг зэрэг айж сандардаг бол аборт хийлгэхдээ айдагчгүй, яг үүгээ түлж арилгуулах месасл хийлгэж байгаа юм шиг л ханддаг. Эрхэм бишрэлтнүүд минь ээ, энэ тоглоом биш шүү. Тоглоом биш. Бид устж мөхөхгүй тулд хүн чанараа анхаарах хэрэгтэй байна. Бид дэлхийн газрын зураг дээр асар том газар нутаг эзэмшдэг мөртлөө өөрсдөө цөөхүүлээ. Урд нь бол хүүхнүүд дахин төрнө биз гэж боддог байсан. Гэвч тэд олон төрдөггүй. Орчин үеийн хүүхнүүд төрөх дургүй болсон. Тэд чамд 8, 10, 15 хүүхэд төрүүлж өгөхгүй. Тийм чадамжгүй. Хүүхнүүд сул биетэй болцохоос. Эрчүүдж сул биетэй болсон. Тиймээс хүмүүсээ зөв үнэлж гамнах хэрэгтэй. Хүмүүс бол эх орны хамгийн чухал эрдэнэс. Сүмийн хамгийн гол эрдэнэс. Бурхны хаанчлалд юу хэрэгтэй юм бэ? Чулуун барилгуу, алтан тэтэм үү? Эсвэл шинжлэх ухааны нээлт үү? Эцсийн эцэст хүмүүс л бурханд хэрэгтэй. Тэднийг алж болохгүй, хайрлах хэрэгтэй. Надад эзэн Иесусийн төрсөн өдрөөр, дарихийн төрсөн өдөр, Баптист Иоханы төрсөн өдрөөр ийм аюулын талаар ярих санаа төрсөн юм а. Бид бүгдэд нь төрөх аз тохиолдох ёстой. Харин төмөр багжаар хэрчүүлж хусуулах гэж ирээгүй. Ээжүүд нь өөрсдөө хүүхдийнхээ алуурчин байх ёсгүй байсан. Энэ бол хаасайгүй тархсан халдвар шиг болчихж. Энэ хараалт халдвар хэтэрхий их тархсан. Бид үүнд маш хөнгөнөр хандаж байна. Ийм байж болохгүй. Бид абортыг үзэн ядах хэрэгтэй. Абортыг зогсоох үйлдэл хийж чадахгүй байлаач ядаж хэл үгээрээ оролцож зогсоохыг хичээх хэрэгтэй. Сүмийнхэн бид одоогоор ингэж л тэмцэж байна.